Хангар студид манай нэвтрүүлэгч Ганбаатар зочинтой ярилцахад бэлэн болсон байна. Анхаарал хандуулно. За баярлалаа. Үзэгчдийн өдрийн амгалан айлтгая. Хангар студиэс зочинтой ярилцахад бэлэн боллоо. За энэ удаа бид мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Бат Цагаантай ярилцах гэж байгаа юм а. Яагаад энэ зочныг өрсөн бэ гэвэл одоо тун удахгүй он солигдох гэж байна. Шинэ жилд өгч байна. Тийм учраас хүнсний аюулгүй байдал чанар стандартын байдал бол одоо хүмүүсийн анхаарлын төвд байгаа юм учраас энэ сэдвээр зочинтой ярилцах гэж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд баярлалаа. За томоохон хэмжээний тэмдэглэлт нийтийг хамарсан баярууд болохоор та хэдийн ажил бол нэлээд нэмэгддэг байх гэж бодож байна. За одоо байгууллага болгон бодвол шинэ жилээр тэмдэглэж байна тийм ээ. За тэгэхээр энд бол дагаад нөгөө зоогийн газар ресторанууд, бусад байгууллагууд энэ хүнсний аюулгүй байдлыг зөрчих тохиолдол илүү гардаг байх. Та хэдийн хяналт шалгалтын ажиллаж гисэн энэ үед нэлээд ачаал авдаг байх гэж бодож байна. Тий. Ажлын ачаал ямар хөө байна? За нийтийг хамарсан баяр ёслолын үеэр мэрэгжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урдсан сэргийлэх шалгалтыг хийдэг. За одоо шинэ жилийн баяр төгсөж байгаатай холбогдуулан мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын даргын 0112 дугаар удирдамжийн хүрээнд энэ шинэ жилийн баярыг огтод урдсан сэргийлэх шалгалтыг улсын хэмжээнд хийж байна. За энэ улсын хэмжээнд бол нийтдээ 100 гаруй улсын байцаагч ажиллаж байна. Энд болохоор хүнсний чанар аюулгүй байдал, хүнсний эрүүл ахуй, мал эмнэлэг, ургамал хориоцоор за тэгээд холбогдох чиглэлийн бас улсын байцаагч нар ингээд хийдэг юм а. Жил болгон ингээд хийж явдаг. За энэ урдсан сэргийлэх шалгалтаар эхний одоо 10 өдрийн байдлаар бас нийлээдгүй зөрчил дутагдлууд бас илэрч байна. За хамгийн нийтлэг илрээд байгаа зөрчлүүд маань хаяг шошгоны зөрчил бас их илэрч байна. За энэ хаяг шошгоны зөрчил ерөн давмгай, ерөн нийтлэг илэрч байна. Ерөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12-ийн 4 заасан хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр 9 мэдээлэл зайлшгүй байх ёстой. Гэвч энэ 9 мэдээллийн нэг мэдээлэл нь дутуу байх юм бол хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний талаар одоо мэдээлэл авч чадахгүй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ маань өөрөө хуулийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12-ийн 7 заасан буруу шошгосон хүнсний бүтээгдэхүүн болоо явцдаг. За өөр илэрч байгаа бас нийтлэг зөрчил байна. Хадгалах хугацаа дууссан зөрчил ер нь нэлээдгүй илэрч байна. Нийтлэг илэрч байна тийм ээ. Тэгэхээр өчигдөр гэхэд манайх энэ одоо горимын алдагдсан байх уу, хадгалах хугацаа дууссан хэтэрсэн байх уу? Хадгалах хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүн байгаад байгаа юм. Тэгэхээр энэ хадгалах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлгэнд бас боож байна тийм ээ. Мөн одоо шошгын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг бас хүүхдийн бэлгэнд боож байна. Гадуур одоо бас дэлгүүрүүд зарж байна. Энэ зөрчлүүд нэлээдгүй илэрч байна. Өчигдөр энэ тэгээд тухайн баярынхаа онцлогтой бас холбоотой юм а да тий. Жишээлбэл одоо ингээд шинэ жилийн баяр болж байгаа учраас зоогийн газрууд, ресторанууд бол одоо хоолнд үйлдвэрлэнэ тийм ээ. За дээрээс нь одоо энэ бэлэг боог гэж нэг том ажил байна. Өвлийн үний бэлэг тийм ээ. Тэгэхээр энэ бэлгэн дээр бол хяналт тавьж гэнэ үү? Бэлгэн дээр одоо хяналтыг бас тавьдаг манайх. Өчигдөр гэхэд одоо 800 ширхэг бэлэг одоо татуулсан байна. Тийм ээ. Ямар шалтгаанаар? Шошгын зөрчил хангаагүй. Ялангуяа тэр бэлгэнд боосон бичээн болвол шошгын шаардлага хангаагүй. Буруу шошгосон бэлэг. Тэгэхээр энэ маань өөрөө тэр хүүхдэд очих юм бол хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэй болов. Тэгэхээр одоо бэлэг сэлтэй эцэгчүүд сонгохдоо одоо юу анхаарах хэрэгтэй юм бэ? Ер нь бол одоо тэр бэлгэнд орсон хүнсний бүтээгдэхүүн нэг одоо задлж үзээд шаардлагатай. Ер нь задлж үзэх ёстой тийм ээ. Задлж үзээд хүүхдийнхаа эрүүл мэндийн төлөө тийм ээ. Тэгээд тэр бүтээгдэхүүний шошгон дээр нь байгаа нөгөө 9 мэдээлэл бүтээгдэхүүн тус бүр дээр байна уу? Өөрөөр хэлэх юм бол хэн үйлдвэрлэсэн, хизээ үйлдвэрлэсэн, хаана үйлдвэрлэсэн, энэ бүтээгдэхүүнийг яаж хадгалахын, хизээ үйлдвэрлэсэн. За энэ бүтээгдэхүүний гаж нөлөө юу байна? За хэрэглэгт яаж хэрэглэх юм? Тийм ээ. Тэгэхээр энэ болгон өөрөө байна уугүй юу гэдгийг манай эцэг эхчүүд маш сайн харж авах ёстой. Хэрвээ энэ мэдээлэл байхгүй байх юм бол тэр бэлгийг сонгож авахгүй байх эрх нь манай эцэг эхчүүдэд байгаа. Ер нь бол тэгээд хэрэглэгчд биелгээд хийж боддог л доо. Бүтээгдэхүүнийг хараад хугацаа дуусах одоо он сар огноог л хардаг байх. Бусдын төдийлөл сайн мэддэггүй, мэдлэггүй байдаг байх гэж. Тэр 9 төрлийн мэдээллийг бол мэддэг, уншдаг болох шаардлагатай. Түүнийг амьдралдаа хэвшүүлдэг, хэрэгэлдэг байх одоо шаардлагатай болж штэ. Тийм. Тэгэхээр сая мэрэгжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд бас хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго нь ямар байна вэ?
шошгололтын байдалд нь тандалт судалгаа хийсэн. За энэ тандалт судалгаагаар бас нэлээдгүй зөрчил илэрсэн. Зөвхөн энэ 18 оны байдлаар 100 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн шашхын одоо зөрчилтэй учраас татан авахгүйсэн. Мөн 220 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа дууссан учраас бүр устгасан ийм мэдээ байгаад байгаа юм. Тэгэхээр сая одоо 11-р сарын 30-ны өдөр гэхтэл одоо манайх бас 19 сая төгрөгийн 220 нэр төрлийн одоо энэ шашхын зөрчилтэй бүтээгдэхүүнийг дэлгүүрээс бас одоо дэлгүүр шалгалт хийж байгаад энийг бас илрүүлсэн байна. Үүнээс бол 680 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг одоо устгуулахаар холбогдох байгууллага төргүүлж байна. 19.2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг бол битүүмжлээд одоо лабораторийн шинжилгээ хийлгэхээр одоо цаашдын хяншилгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. За энэ маань ямар бүтээгдэхүүнээр бас л нөгөө хаяг шашхын зөрчилтэй. Одоо дандаа хятадд үйлдвэрлэсэн одоо махан хөлдөөсөн махан бүтээгдэхүүн тийм ээ. Тэгээд бичээ жигнэмэг хүүхдийн одоо бэлгэнд орох хэвээр. Тэгэхээр энэ бэлэг их анхаарал татаад байгаа маа. Одоо ингээд шинэ жил төгсөхөөр энэ хүнсний сүлжээ дэлгүүрүүд маш олон 100 ширхгээр нь бэлэг боодог тийм ээ. За тэгээ нөгөө гуй дагаж хүзүүгэлээ гэдэг шиг хүнсний бүтээгдэхүүний хугацаа дууссан бүтээгдэхүүнүүдийг тэнд нь оруулаад боодог. Тэрийг чинь бэлгийг нь задлаад энийг нь аавна энийг авахгүй гэж болдоггүй. Тэгээ энэ тал дээр одоо мэрэгжлийн хяналтын байгууллага ер нь ямар хяналт тавьдаг юм бэ? Одоо дотор орцсонд нь бол одоо нөлөөлж болох уу? Болно. Би тэр эцэг эхчүүд бол би энэ бэлгийг хэрвээ авахыг хүсэхгүй бол авахгүй өөрөө тэр дэлгүүрээс хүссэн бэлгээ өөрөө цуглуулад бэлэг болгоод боож болно. Ер нь бол хөгжингөө орнод хүүхдүүдтэй заавал энэ одоо бэлэг гэхээсээ илүү те оюуны хөгжүүлэх одоо ном тэг мөн одоо тэр ухааны одоо тэлэх тоглоом энэ төр бол бэлгэлдэг те. Тэгэхэд манайх бол одоо бас энэ хандлагаа бас өөрчлөхөд хэрэгтэй юм байна. Сая одоо нийгмийн боож байгаа гэж үздэг те. Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас 17 онд хийсэн судалгаа байна л да. Жишээ нь хүүхдийн бэлгэнд одоо 3 төрлийн чихэр, нэг жигнэмэг, нэг чоколад, за нэг ундаа ингээд 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүн орсон байлаа. Энэний одоо сахарын агуулмж нь гэхэд 415 грамм. Тэгэхэд насан турсан нэг хүн болвол 25 грамм сахарыг л өнөөдөр хэрэглэх ёстой. Тэгэхэд энэ бил хүүхэд насан турсан хүнд 25 грамм гэж байгаа тийм ээ. Тэгэхэд хүүхдийн бэлгэнд 415 гэдэг чинь даруй бараг 16 дахин сахарын агуулмжтай бэлэг боогод байна. Тэгэхээр энэ одоо сахарын агуулмж ихээр идээд байгаа энэ хүүхдүүд маань бас эрүүл мэнд нь ямар болох вэ тийм ээ. Тэгэхээр одоо ходоод нь маш даамархан дүүрээд нөгөө чихэр хийдсэн хүүхд хоол идэлгүй шүү дээ тийм ээ. Тэгээ тэр нь ингээд нөлөөлнө. Бай гэтэл ихний бидний мэддгээр одоо шүдний өвчтэй тийм ээ. Тэгэл нөгөө өөрт ашигтай одоо аминдын уурга авч чадахгүй хооллоод байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Одоо энэ шинжилгээний баярд өгч чинь одоо энэ байгууллагууд юу анхаарах хэвтэй? Хэрэглэгчид одоо юу юун дээр анхаарах хэвтэй? Товчхон хэлвэл та яаж юм? За хүнсний тухай хуулийн 15 дахь зүйлд хэрэглэгч өөрөө одоо зөв сонголт хийх ёстой гэд бүр ингээ хуульчлаад өгсөн. Энэ бол хэрэглэгчийн үүрэг. Та өөрөө дэлгүүрээс бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа хизээ хаана үйлдвэрлэсэн, гарал үүсэл нь хаана юм гэдгийг наазахын энэ мэдлэгийг өөрөө та хүнсний аюулгүй байдлын чиглэлээр эзэмсэн байх ёстой. Хүнсний аюулгүй байдлын боловсролоо та дээшлүүлсэн байх ёстой. Ингэснээр та өөр хүүхдээ болон хайртай бүх хүмүүсээ та бас хамгаалж чадах эхний алхам юм аа. Тийм ээ гэж одоо хэлэх. Тэр шашхан дээр байж байгаа мэдээллүүдийг бол бүрэн уншдаг болох хэрэгтэй байна. Мэдэж ойлгоод түүнийг хөвшүүлдэг хэрэгэлдэг л болох одоо юм шаардлага байна тийм ээ. Одоо өөртөө анхаарал тавихгүй бол одоо бас хэрэглэгчид хүндэл байна да одоо. Энэ олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд байж байна. Олон төрлийн үйлчлэгээний газрууд байж байна. Энэ дунд бол одоо өөрийгөө бас авч явахад бол хэрэглэгчийн өөрсдийнх нь одоо тэр бүтээгдэхүүний талаарх мэдлэг боловсрол их чухал байна тийм. Тийм учраас ингээ хуульчлаад өгсөн байгаа тийм ээ. Тийм. Тэгэхээр одоо хэрэглэгч болгон өөрөө одоо боловсрол мэдлэгээ дэвшлүүлэх ёстой. Шаардлагатай болвол мэрэгжлийн хяналтын байгууллагад хандахад одоо манай үе таалга бол нээлттэй. Яагаад гэх юм бол манайх чинь хян шалгалт гэхээсээ илүү зөвлөгөө өгдөг, мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгдөг чиглэл рүүгээ манайх одоо шинжлэгдээд одоо даруй 4-5 жил болоод ажиллаж байна. Тийм. За ойлголоо. За баярлалаа. Зочинтой бид
шинэ жилийн баяр төгсөж байгаатай он солигдох хүч төгсөж байгаатай холбогдуулан мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй хөдөө аж ахуйн хяналтын газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Бат Цагааныг уулзууллаа. За тэгээд энэ баярын үеэр томоохон хэмжээний тэмдэглэлт баяруудын үеэр хэрэглэгчид юу анхаарах ёстой юм. За үйлчлэгээний байгууллагууд бас юунд дээр анхаарлаа хандуулах ёстой юм. Хүнсний чанар аюулгүй байдал яг өнөөдөр бас ямархуу төвшөнд байна вэ гэдэг товчхон мэдээллүүдийг үзэгчдэд хүргэлээ. Баярлалаа. За баярлалаа манай нэвтрүүлэгч